За та бүгдийн амар амгалан айлтгая. За агуу ханцгүй дээд огт Эрдэнэ Цонхоо гигэнтийн намтар зэдэг захар гэвч усан зүтэн ламгайн тойрогсон түүнээс үргэлжлүүлэн уншнаа. Дууднаа. За дуудахын өмнө бол ганал авч явъя. Бог зонхын гигэний бясалгал гүрүү йога гэдэг номыг энд өдөртөл болгоод нэгэнтээ дуучия. За баясгалан төгнөлтөр олон тэнгэрийн итгэл майдар орхны зүрхнээс маш цагаан шин тар зогсолсон адилын усан баригч үлсийн үзүүртөр номын хаан хамгийн айлдагч Сумати гэрдий шавилугаас илт хамтаар орон үүнээ залран сойрхоо. Өмнө огторгод арслан ширээ лямха саран дэвсгэр дээр гэтгэж лам богдлам баясгалангийн цагаан мушээлтэй. Миний оюуны сүсгийн буйны дээд тариалангийн орондор шашныг дэлгэрүүлэхийн тулд олон зуун галбаар оршин сойрох. Мэдгэдэггүйний энэ бүхнийг уулзуулахын оюуны таалалтай, сайн хувтны жихний жимэг болсон сайн номлын зарилэгтэй, яруу алдрын цогоороо ив илхэн үзэсгэлэн лагшинтай, үзэг сонсох дурдахын утга төгөлдөр мөрөг мөн. Сэтгэл зохистой 50 дахил элдв цэцэг хийгээд ангил сайхан үнэрт хүчсва гэгэн гэрэлт зул үнэрт тус тэргүүтэн нэг бодтой бэлтгэсэн сэтгэлээр хувилгасан дахлын үүлэн далай үнийг буйны дээд орон танаа дахил болгон өрөг мөө. Алимд тэргүүшгөө цагаас хураасан биеийн сэтгэлээрэн нүгэл үйлдсэн ба нэг ялангуяа 3 самуарын үл зохилтгүй зүгийг үнэн зүрхнээсээ хатуу хүчтэй гэмшгүйгээр тус нь амжилъя. Цөвд цаг өндөр олонтой сонсоод бүтээх үедэр хичээгч 8 номыг дэвтснээрээ чөлөө учрал хүмүүний бие хэрэг тустай үйлдсэн итгэл таны агуу их зохиолдор бид үнэн санааны мухраас даган байсъя. Гэтгэхдээ лам та нугуудын номын лагшны огторгуудаар асрал айдлын үйлс хуран жигдрээд ямар мэт хэр хэмжээ таарсан шавийн газар дэлхийдэр ая зөндөө бүгдэх номын хурыг буулган сойрхоо. Биевэр хэдий ч хураасан буян үгээрээ шашин хийгээд амтан бүхэндэр алин тусдахгүй ба нэгэн ялангуяа бог Сумати гэрдийн шашны шим зүрхнийг өн үрд гийгүүлэхээ болтугай. Шидүүтэл бүхэн гарахын орон чадагчийн эрхэд Шакаманы очирдар зоригдлоггүй нэгүсгийн ихсэн Ария боллоо. Хэрэггүй айлдахын эрхэд зөөлөн их шигт. Хэрцгий шивнсын өмгийг бүгдийг даран зохиогч нууцын эзэн. Заст мэрэгдийн орон чимэг Сумати гэрд ширий. 3 аврал бүхэн хурсан багш урхандор 3 үдний бишргэлийн үднэс залбирмуу. Өөр устыг боловсруулан гэтлэхүйдэр адислан сойрхоо. Дээд хийгээд ерийн шидүүдийг өршөөн сойрхоо. Мигмэзэви дэрчин жангараас дэмий чимби вамбуу жимби. Дүдүн мөлий жамзал самгайд ганжан хайв зүзэн нохоо. Тусан тагви шавлаас улванд мигмэзэви дэрчин жангараас дэмий чимби вамбуу жимби. Дүдүн мөлий жамзал самгайд ганжан хайв зүзэн нохоо. Тусан тагви шавлаас улванд мигмэзэви дэрчин жангараас дэмий чимби вамбуу жимби. Дүдүн мөлий жамзал самгайд ганжан хайв зүзэн нохоо. Тусан тагви шавлаас улванд төгс зогт язгуурын багш их эрдэнэвэр миний зүрхэнд лямхаан дэвсгэр дээр орж залран суугаад зарилгийн их ачийн үднэс даган бариад дагсан зэрлэг тааллын шид үтээлийг өршөөн сойрхоо. Төрөл дутан бүхэндор ялгуусан зонхоовэр их хөлөгний буйны садан багш бодтой болсны хүчээр ялгуусан бурхан бэр сайжаасан сайн мөр тэрхүү ямагтаас нэгээхэн агшин төдийчүү яцаж буцахгүй бүү болтугай. Их хөлөгний мөрийн гол мод болсон бод сэтгэл үнэн хүү үзлийн онс хийгээд 2 зэрэг дор эндүүрэлгүй магадлалыг олсноос хичээнгүй шаналлаар таны айлтсны бүтээх шимийг нь гаргахгүй болтугай. 3 аймаг сав болон дандрын 4 аймаг өдөслийн дээд өдөс болгон үдсний номлол бүтээлээр чадагчин шашин зөв бүхэндор түүн дэлгэрч Сумати гэрдийн ширээгийн үлзий тогрошгүй болтугай. За ингээд одоо цааш үргэлжлүүлэн 5 дахь бүлгийнхээ үргэлжлүүлэн уншихад
За өчигдөр одоо тэр химжээчин шиш тэр буюу энтгийг их мэрэгэн дармаа гэртийн зохиосон номыг бол тэр жигтэн бясалгал болгож хувиргах. Зөвхөн ухааныг сайжруулах гэдэг юм уу, бусдаа эсэргүүцэн тэмцэлдэхэд хэрэгэлдэг тийм нотлох ухааны ном төдий биш. Тэр өрөөсгөлөөр ойлгох биш. Тэр жигтээ бурхан багшийн ойлцсон одоо бод хотогт хүрэх тэр мөрийг учир шалтгааны ухааны үүднээс бясалгал болгон төөрөөсөн ийм ном гэдгийг бол тухайн цаг үеийн мэрэгдүүд бол богдзонхын гэгний ач тусаар мэдсэн. Тэгээд өрөөсгөл үзлээсээ салж үнэнхүү энэ маань бурхны хутаг буюу тэр бурхны лагшин одоо таал ухааныг олж авахын бясалгал юм байна гэдэг тийм байдлыг нь мэдсэн гэж ингэж гарсан. Тэгээд энэ ачийг нь гэхэд хариулжүүлж чадах ийм онцгой сайхан ач тус гэдгийг бодох хэрэгтэй гэдгсэн. За тэгээд одоо манчар бурхны бясалгал бүтээл хийсэн, жинсрэг хийсэн. За тэр нь бол одоо харшил нөхцөл саадыг арилгахын тухай. За мөн тийм учраас одоо богдзонхын гэгний шашинд орсон буюу одоо энэ төгс уянт өөний өсний шашинд орогч нар бол яман дуурхныг шүтэх юм бол харш одоо шумнас сэтгэлийн хорлол гэ санаа сэтгэлийн булангар элдв зүйл суухаас бол хамгаалагдана. За мөн одоо дорж намжим гэж одоо бузар азарт их сайн энтергээд манай дээд хуучийн өвчүүл их уншдаг байсан. Тэр тариныг номлогдсон тэр базар видэрна буюу дорж намжим гэдэг очроор сайтар дарагч гэж. Тэр базар видэрна буюу дорж намжим бурхны магтаал хар зүгийн харшлыг амьрлахын залбирал гэдэг ийм ном зохиосон юм байна. Энэ үед 49 насны. Хүний 49-ны насан орно гэж байдаг. Богдзонхын бас 49-ны насан дээр зүтгэр саадыг арилгах ийм номуудыг хийжээ. Тэгээд энэхүү номыг саяхан одоо энэ базар видэрна буюу дорж намжим магтаал хар зүгийн харшлыг амьрлахын залбирал гэдэг номыг унших юм бол ном буян шамдагч нарын номын үс саадгүй өгөх болно гэж ингэж захар гიშгэн тодорхойлжээ. За ингээд цааш уншихт бол бас энэ орноо суух үедор гэж намзэдэн арайдэн хийдгээд нэг бодмрын зэрэг номос нь тэр газараа сууж байгаа. Бас энэ орноо суух үедор голын журам ёсыг ариутгахын тулд гэдэг нь бурхны шашны одоо гол номуудын дамжлага тэр зүйлсүүдийг дотор одоо үзэл санааны буруу зүйл орсон бол тэрийг засаж залруулж ингийн тулд цааз тогтоох хоёр зүйл бичиг зохиовэ гэдэг нь цааз гэдэг үг бол хуучин цагт бол хууль ёс дүрм журам гэдэг утгаар ордог гэсэн. За 50 насны нохой жилийн намар хүртэл мөн тэр орноо суусан бөгөөд бясалгал маш их ариутгах болвэ. Бясалгал нь маш өндөр зэрэг төржээ. Энэ үеэс хойш богдвэр амгалан хоосон ялгалгүй даяан дор тэгш агуулах онлын эрдэм маш их болсон. Бясалгал урилга тэргүүт нь түгдэм гэдэг бясалгал даяан одоо сэтгэлийн бясалгал хийхийг бол түгдэм гэж хэлдэг бясалгал. Түгдэм айлтгахын үедор тухайлын сэтгэлээр эсэв бас дэрэгдэх шавнараар хилэлцэх явах тэргүүтийн өмнөг үйлдвчүү огт үл айлтах болчихвэ. За хойно нэгэн үед маш тийм юутай гүн бясалгалд ордог байсан гэсэн үг юм. Нэгэн үзүүр сэтгэл тийм бясалгалд оршоод хажуу хавааргаар явж байгаа шавнар энэ төр тухайлан одоо юм хум асуух уу тэгж хандахгүй болоос хэн орж гарч байгааг бол тэгж анхаарах тийм алагсах зүйлгүйгээр чин батад дотор бясалгал хийдэг байсан. Хой нэгэн үед хайд өрөнгөчөөр тэгш агуулгын ийм ом хэдийгээс олсон болов хэмээн айлтах байдаг гинэ. За энэ үед бол энэ одоо 50 насны үед бол хайд өрөнгөчөгийн богдзонхын шав болохоор ирээгүй байгаа. Зүгээр хожим шав болж ирсэн хойноо та ингэж одоо тэгш агуулгын энэ ийм онол хэдийгээс олсон бэ? Амгалан хоосон тэгш агуулгын бясалгал хэдийгээс тань бий болсон бэ гэж асуусан юм байна. Тэгж айлтгахт бол буян барилгын цаг өдөр тэр мэт болох нь
Жамбааланд суух үеэс боллоо. Судар үзэж бодох болон нарившин шинжлэхэн үед тэр мэт болох нь урдийн байдаг. Тийм бөөлгөө хэмээн айлдсан амуу. Жамбаалан гэдэг газар сууж байгаа юм шүү дээ. Тэгээ Жамбаалан гэдэг газар яг энэ дэсгэр бясалгалыг олсон юм байна л да. Тэгээ суух үеэс бол тэгэл одоо судар үзэж бодох юм уу? Аливаа зүйлийг нарившин шинжлэх үед шууд амгалан хосны бясалгалд орчдөг тийм байсан. Хэмээн айлдсан юм уу? Тэр орноо юр тарины ном болон ялангуяа Чакра Самбрагийн номын аймаг төвдөд орчуулсан бүгдийг номлосон тул тэр орноо нуус тарины орд хэмээн нэр өгвэ гинэ. Нуус тарины сангаг поврон гэдэг юм уу? Сангаглан гэдэг юм уу? Тийм нэртэй болсон гэдэг. Төвдөр бол монголоор бол нуус тарины орд гэж орчуулсан байна. Чакра Самбра гэдэг нь дэмчиг бурхан. Бус бас тарины ном олон номлосон орон газруудчуу нуус тарины орд хэмээн алдаршвэ. За түүнээс бодгол хэмээх буюу жанчуулан буюу бодгол хэмээх сүмд залраад өвөл тэндэн сууж судар тарины аймаг сав баригч олон зуун тоот шавнарт тарины мөрийн зэргийг номловэ. Одоо өмнө уншлагын тарины мөрийн зэргийг бичсэн тойрсон тухай гарсан. 51 насны гахай жилийн хавар жижигдор залраад түүнээсээ Сира чойдондор заларч маш чанга цамд буюу хөл хорин суун бясалгалд сууж нууц харанхуйн 5 зэрэг болон эхийн үндэсний нэгэн хэдэн төгсгөлийн зэргийг номловэ. Одоо тарины номод эцгийн үндэсийн дандар, эхийн үндэсийн дандар гэж хоёр байдаг. Эхийн үндэсийн дандрын номыг номловэ. Тэр зуны хайлан хурлагчуу тэнд сагсан бөгөөд тэр цагт нэгүүгийн ноён бэр чин сүсгээр хэмжээшгүй өргөл хөндлөлийг үргэлжид үйлдвэ. Энэ үед 6 моторт бэлгийн махгаллыг илт үдсэн бөгөөд энэ үед 6 моторт гом бурхны илтэд үдсэн бөгөөд үүнээс хойш үргэлж хагацалгүй сахиусанд болвэ. За их хөдөлгөөний Богзонхын гэгийн шашны одоо 3 сахиус байдаг. Гом бурхан, Чойжо бурхан, Намсараа бурхан 3. Энэ нь бас 3 төрлөختөнд таардаг гэж хожим хонштын мэрэгдүүд тайлбарсан байдаг. Бодисодва их төрлөختөн буюу бодисодва нарыг сахин хамгаалагч гом бурхан, дунд төрлөختөн буюу тэр нирваныг ээгэрэгч тэр тэдгэрийг сахигч нь бол Намсараа бурхан, баг төрлөختөн буюу одоо баг төрлөختнийг сахигч нь дамжин Чойжол бурхан ингээд. За тэгээд энэ 3 төрлөختөн гэдгийг бол бас одоо тайлбарсан номууд байдаг. Тэрийг бол тухайн тайлбар номууд үзэх бас хөтлүүлэх тийм учирч önцөн байгаа. За тэгээд энэ гом бурхан бол энэ үеэс одоо хагацалгүй сахиус нь болсон. Энэ үдүүл үзэгдсэн. Дотоод зүрхний эрхэм шив хайд өрөн бүчийн гэгээнбэр. Ер нь Богзонхын гэгээний олон шавнар байдгаас тим номуудын дамжлагын авсан тим юм ажил үйлсийн өргөлүүлсэн гэдэг олон шавнар байдгаас бүхэн номуудын одоо гол эрхэм утга чанарын номуудыг авч үлдсэн нь бол хайд өрөн бүчийн гэгээн залууч болохоор тэр юм хайд өрөн бүчийн гэгээнд одоо нэлээд их нарийн усаа өгсөн болохоор дотоод зүрхний буюу хамгийн дотны шив эрхэм шив хайд өрөн бүчийн гэгээнбэр энэ огдын гайхамшигыг сонсч үнэн сүсгээр энэ үед ирж учирвэ. 51 настай байхад нь үрч ирсэн юм байна. Өөрөөс нь одоо бараг 30-аад дүү баха 30 насаар бараг дүү баха. Энэ жилд хайд өрөн бүчийн гэгээн 23 настай буй. Энэ хоёр богдноо маш олон төрөлтөө багш бололцсон учраас их үе тул хайд өрөн бүчигээр Богзонхойг үзэн төдийгөр бодит урхан мөн хэмээн бишрэх болсон бөгөөд Богзонхойч маш ихэд өршөөх боллоо. Энэрхүү дотн сэтгэлтэй боллоо. Түүнээ богдоор хайд өрөн бүчигээс зам зүудний зүйл болов хэмээсэнд хайд өрөн бүчигээр усны орон хэмээх газар хонсон шөнийн зүудэнд маш хав харанхуйгаар хааш явхаа мэдэхгүй болж атлаа дорн зүгийн
мянган хийгээс алтан хүрдний хүснээ улуур шар өнгөтэй дэвтэр илт барьсан маш үзэсгэлэнтэй манчир суусан бөгөөд игээсний бүрт нь 100-аад нарны мандал байсан нэгэн гараад миний бие дор ирж шингэснээр замбуу твийг гэрлээрэн гүйгүүлэхийг зүүдэлвэ хэмээвэ. За ийм зүуд өгөгдсөн юм байна. За богд барь чиний зүуд маш сайн шашин амьтанд их тус болох байна юм. Намайг манчир болгон үзсэн нь утгаараа нийлэх боловч олон амьтан дор эглийн дүрээр үзүүлсэн бөлгөө. Миний хойноос дагах шавнар бэр очир аюулгах ямандаг болон Арабазана манчир хоёрыг шүтэх хэрэгтэй. Үүнд шүтэн барилдахын учир их үе хэмээн айлдвэ. За тэгэхээр одоо дорж жигжид Арабазана манчир хоёрыг бол шүтэх хэрэгтэй гинэ. Үүн дор шүтэн барилдах учир их үе хэмээн айлдвэ. Тэр цагт хайдуур өмбөчивэр босч мөргөөд би улаан ямандагва өгүүлхийн арслан манчирыг шүтдэг бөлгөө. За улаан ямандаг гэдэг нь одоо ямандаг урхан дотроо бараа ямандаг, улаан ямандаг, хар хөх ямандаг, очир аюулах ямандаг гэдэг олон байдаг юм байна л та. Тэрэн дотроос бол улаан ямандгийг шүтдэг. За манчирын хувьд бол өгүүлэх арслан Жамбал Маривисэн гэдэг арслан хөлгөсөн дүртэй тэр манчирыг шүтгээ гэж хэлж байгаа юм байна. Энэ Богдонгийн гэгэн бол Арабазана Жамбал Арабазана гэдгийг шүтээрэй гэж дор жигжид хоёрыг шүтээрэй гэж одоо хэлж байгаа. За ингэж айлдсан чинь хай дөрөв шиг босоод сая тэгж айлдгалаа. Эдүүг очир аюулгагч ямандгийн очир аюулгагч ямандгийн увцыг хайрлахыг айлтгам уу хэмээсэнд богд зонхоо бабэр ихэд өршөөж өөрийн мутраар тэг татаж тоосон бодог уу одоо шорон бодгийн тоосон бодгийн хот мандлыг дүлцсэн жанхар тоосон бодгийн хот мандлыг бүтээгээд очир аюулгагчийн ямандгийн ван жанан манчир ямандаг хавсарч бүтээх өвдөсргүүднийг хайдуур өмбөчийн гагцаар дор гүйцээр хайрлавэ гэж. За бас тэр үед Жангава Содом самбуу лам болон дагж ансан хаан болон гончиг зүлтэм лам тэргүүтэн дурдхан айлтгаснаар төв үзлийн үндсэн бэлгийн их тайлбарыг зохиох уяалууга манчир дор хүчтэй залбирснаар бэлэг баримтын судраас номлосон хоосон чанарын 20 бадгийн үсэг нүд алтаа бичсэн метрийн дүрээр завсрын агаар дор дүүрч байхыг бас үзсэн бөгөөд энийг сонин нөгөө гом баравсал гэдэг энтхигийн их мэргэн Нагарж оноо вагдын зохиосон тэр үндсэн бэлгүүн гэдэг шаштарт тайлбар зохиосон агуу их тайлбар том тайлбар зохиосон. За энэ тайлбарыг зохиож явахд бол агаар бол хөх цэнхэр агаар буюу хөх цэнхэр агаарт гүн хөнх огторгойд алтаар мэдсэн мэт тэр бэлэг баримтын судрын үсгүүд үзэгдсэн гэдэг. Манай өндөргийн одоо дөхөн эдээсээ бясалгалаас гараад харахад хөх огторгойд ланз үсгийн байдалтай тийм үсгүүдийн дүрсүүд үзэгдсэн гэдэг шиг тийм одоо юу үзжээ. За түүнээс хичээлгүй үндсэн бэлгүүний маш нарийн ухаануудад ч үлдэгдэлгүй с ิจ г тасрах болвэ. Тэр даруйд үндсэн бэлэг шаштрын их тайлбар ухааны далай хэмээхийг зохиовэ. Эргүй жамц гэж юм байна. 52 насны хулган жилийн хавар 102-т ч мөн тэр орноо суувэ. Тэр цагт сампу девачин хоёрын олон мэргэд болон Гэдүнгийн завсар нэгэн Гэдүн жормуулан цолбуу гурваны ширээний лам нар болон дархан лам тэргүүтэн 600 хэртэй буйны садан мэргэд хурсан бөгөөд хайлан хурлыг ч тэнд сахивэ. Тэр цагт нэгүүгийн ноён бэр нийт хурл болон ялангуяа бог шавнарын сэлтийн 50 хүндэл хэрэглэх өхнийгүү ботол төгсөөр бүтээвэ. Бас эдгээрийн завсар нэгэн өдөр буян судлагч гондуу лам тэргүүтэн нэгэн хэдэн ахмад дор айлдаж олон дор үл сонсохыг захиад
Бид багш шавнарын номдор нэгэн өчүүхэн саад болох мэт байхын тулд түүнийг арилгахын хэрэг дөр би хэдэн сарын төдий өөр оронд одсгоо хэмээвэ. Хаан залруу хэмээсэнд эдүгэ дахин хэлбэс үйл болохын нэгэн онсон байна юм хэмээн зарлиг болоод бусаддаа мэдэгдэлгүй. Нэгэн шөн богд 2 шав сэлт гуруулаан Ирибраг хэмээх Арагбраг хэмээх хадны агуйдар залраад цамд суувэ, хөл хорьсувэ. Бас Арагбрагийн агуйдар суухын цагтар Манчруур бурхны тааллыг нагар жунаа эцэг багш шавьдын гэгээнээр тайлбарласан төв үзлийн тааллын онцнууд болон асанга төрүүлгүй богд гэгээнээр тайлбарласан сэтгэлийн төдийтийн тааллын онцуудыг номлоод эдүгэ эдгээрүүдийн утгыг хурааж судар болгон бичдэг байх хэмээн айлцны тул энэ үед удирдах магдын утгыг ялгаж сайн номлын зүрхэн нэр шаштрыг зохиовэ. Дан айлгшид Нимбу гэдэг ном. Энэ үү зохиоч юм байна. Энэ их алдартай ном байна. Одоо хүмүүс шийжлээл уншаал байдаг. Энэ шаштрын Манчрын зарилгыг бичсэн мөний тул үүний сүүлийн сүлэглэлдор ийм хэмээн номлорун. Ялгуусны таал гүнээс гүн судраас машид үзүүлсэн бөгөөд үзүүлсэн шашны голыг баригч ялгуусан жадагчийн өн ёсны дээд болсон 2 богдын гол зарилэг олныг олонтоо сонсон хийгээд ямагт түүний утгыг тийм шинжилэл төгсгсөдийн сэтгэлийг булаах ухааны ёсныг ёсцон сансан ба ямагт зөөлөн их шиг хэмээн алдарсан алдрын эрхээр бүхнээ төгсөн түгээмлийн эзэн түүний үлмийг үргэлж тасралгүй хатуу хүчтэй сүсгээр үргэлж зүрхний лунхан хүйснээ бишрэн шүтсэнээрээ үнэхээр сайн зарилгын жухан мутгыг мэдсэн зохистой өгүүлэгч тэрвэр үнэхээр хэтэрхий болсон үгсийн найруулга үүнийг үйлдвэ хэмээсэн бөгөөд зохистой өгүүлэгч тэрвэр хэмээсэн нь Манчруур айлдсан болоо. Юур энэ богдод сурдар тарины утгыг тайлбарсан болон өөрийн хойноос дагах шавнар нугуудаар лам эдам сахиус альнийг шүтэх болон бясалгал бүтээл ямар мэт үйлдэх тэргүүднийг тогтоосон таал бөгөөд Манчрын таал бөгөөд ламрин ч юм уу агрим ч юм уу тэргүүдэн их зохиолууд ч Манчрын зарилэг ямар мэтийн ёсоор айлтсан мөний тул урагшид ийм зохиол гарсныг мэрэгд нөгүүдэр шинжилгээс мэдэх бол юу хэмээн номлосон болоо. Тэгэхээр одоо бодимрын зэрэгч бай тэр нуус тарины зэрэгч бай тэр одоо энэ дан магад удирдах магдын утгач бай тэр энэ номууд бол яг бүгд л Манчр урхны ном. Манчр урхан айлдсан богд зунхын гэгээн түүнийг нааш өөрийн ухаанаар дамжуулан буулгасан гэдэг. Тэгэхээр одоо богд зунхын гэгээн Манчр хоёр бол баг нэг адилхан гэсэн утга л байна. Бас удирдах магдыг ялгагч шаштрын сүүлийн шүлэгт эдүгэ зарим ялгууснаа сүслэх баясгалан дэлгэрэмүү. Эгүүний зарим үед их тэргэн богдсын ачнуу санагдамүү. Үүнээс бусын цагдвар мэрэгэн багштан бишрэх ба энэлсэн зовлонт амьтандар зүрхнээс энэрх ба энэ шашин эрдэнэ өнөд оршихыг хүсэх лүгэ эдгээр нөгөөд эсрэг тесрэг тэнцэлдэх мэтээр ариутх болвай хэмээн айлдсан бөгөөд үүний утга нь Шагамуны бурхан энэ номыг эс номлосон болвоос ийм номыг хаанаас олох хэмээн бурхан багшийн ачийг санаж шашнаа учрсандаа баярлах ба бурхан багшийн номлосон 3 юм тэргүүтэн гүн утгатай бөгөөд тайлбас хэмбэрч үл мэдэх тул үүнийг тайлбарлаж номлосон нагар жунаа болон асанга тэргүүтэн их ачтай хэмээн дээд богдсын ачийг санах болон богд нар тайлбарсан судар буй боловч өөрөө мэдэж үл чадах тул ном заа сургасан багш минь ачтай хэмээн лам юугынхаа ачийг санаж бишрэх болон ийм гайхамшиг номыг эс мэдсэндээ орчлон дор зовсон амьтан хөөрхий хэмээн энэрх ба шашин оршвас сайн хувьтай амьтан нугууд ном үйлдэж тэнэг амар сайныг олох тул шашин өнөд оршихыг хүсэх санаа нугууд зэрэгчлэх мэт төрөх боллоо хэмээсэн утга болгоо. Энэ нь 10 зүгийн хамаг бурхан бодистой нугуудыг энэ богд гагцаараа гүйцэтгэр зохион айлтын зарилэг мөн хэмээн номлож амуй. Тэр цагт энэ богдын яруу алдар зүг үхэндөр алдарснаар Хятадын Дайман хаан бэр урд хэдэн үе заллаг айлтгавчиг богдын бие ямагт аглагт ном
айлтгахаас ус олны дотор залардгүй хэмээж эс заларсан бүлгөө. Энэ үед олон шавнар дор ном номдож байна хэмээхийг багсаг сонсоод Дайман хаан бэр богдыг хятадын оронд заллаг айлтгасны алтан бичиг олон зүйл өргөлөг бэлэг Ван Бирюба Диван эхлэн 4 диван ноён ба хэдэн 100 хүмүүн сэлтийг зарсан нь улмаар явсаар Паюл хэмээх газраас шөнө дөлөөд үүр зайхуйдаар Сирач хойдонд хүрч богдлам олон хүмүүн лүгөө учирч байхыг сонсоод манай хаан бэр амрыг ирж бэлэг өрг хэмээн илгээсэн бүлгөө хэмээж гэнтэд хүрснээр цамд суусан олон хуврагууд дээр яарч цам тайлах болсон бөгөөд богдын дотоо шавнар бээр бог зонхоо энд олны дотор заларч байдаггүй аглаг хаданд ном үлдэж буй хэмэвч хятадын элч нар эс итгэсэнд нэгүү хотын ноёныг гэрч болгож ариутгал үйлдвэ. Бог зонхыг ерөөсөө хятадын хааны урилганд ерөөсөө яваагүй. Энэ үчигсэн уулзахгүйг цааргалж. Тэр мэт учрыг богдвэр анхандан шударгаар эс айлдуусуу шавнырыг хуурсан худал болох бөгөөд хэрв хятадын элчээс зайлах тэргүүтнийг шудраг айлдуусуу шавнар өглөгийн эзэд санаа алгасахва элчээс буруулав хэмээх төрхөргүй болох болон хаан залрах хуйгаан айлдуусуу олон шавнар нааш цааш явж үүмэлэг болох тэргүүтнийг айлдсан мөний тул энэ богднууд далдыг айлдах үедэр төрүүлгүй бөгөөд арга дор мэрэгнүү хэтэрхий болоо. Сая нөгөө бог зонхыг би нэг хэсэг зур гол аглаг руу явмаар байна. Нэг хэргийн учраар гэдэг ингээд хэлсэн нь бол энэ хятадын элчээс ерөнхийдөө жоохон холдож байгаа юм байна. Би энэ бодоход бол их сонир юм байгаад байдیں۔ Монголын хаанд бол захиа бичээд байдаг. Тэгсэн мөртлөө энэ хятадын Мин улсын хаан олон удаа өрхөд ерөөсөө очиагүй. Ингээд л бясалгал сууж байгааг айл байдаг. Сая одоо ингээд бас элч нараа явуулсан 4 дахь удаага ч юм уу. Тэгэд бас л бясалгал сууж байгааг тэгээд үнэ энтер гээд ингээд тэгсэн байгаа юм. Тэгэхээр их сонирхолтой. Тэгэхээр энэ бог зонхын гигэний аав нь бол Монголын Юан улсын гархан цолтой байсан болохоор бог зонхын юм бол тэр Монголын Юан гүрний төрөл илүү тийм таалтай байсан юм уу яасан. За богдвэр мэдэхгүй зүгээр. Богдвэр аглаг дор суугаад Дайман хааны элч нарыг хэсэг болтол эс учруулсанд элч нар бэр үнэн сүсгэр мөрөхийг хүсэж нулимс асгаран их шамдлаар гуйн айлтгаад төвдийн даг жанцан хаан ба нэгүү хотын намхай самбуу ноён сэлтийг захиж тэдгээр нүүрлэж гуйлгаснаар Сирач хойдонд залрах болж ирээд элч нарыг учруулвэ. Элч нар мөргөөд хятадын орны их хаан Дайман юнлоо бэр богдлам танаа их сүсгээр заллаг айлтгсан алтан бичиг ба цаглашгүй их өргөлөг нүгүүдийг өргөөд хятадын орон дахь бүгдээр буйныг олох ба амьтан бүхэн дор дээд номын зарилгыг хайрлахын тулд заллахын айлтгалыг их шамдлаар олонтоо айлтгсан бог зонхоо бэвэр хятад орноо залрахад газар хол бие махбод үл дэсэх тэргүүтэн хоригдох зүйл олон бөгөөд хятад оронд одовчиг шашин амьтанд их туслан үлж чадах тэргүүтэн хэрэг багын учир шалтгаан сэлтийг нарийнаа сайтар айлдаад залралгүй Дайман хаана бариулах бичиг бэлэг сэлтийг тушааснаар элч нар бэр 6 сарын 19-нд гэдрэг буцвэ. Богдвэр тэр мэт эс өөд болсон нь хятад оронд залравчиг их тус үл болох бөгөөд төвдөө суугаасуу шашин өнөд дэлгэрэн оршиж төвд Монгол хятад тэргүүтэн бүхэнд их тус болох тул энэ учрыг айлдсан болоо. Тэр үед хятадын элч нар бэр Дайман хаана бариулсан бичиг нь сайн амгалан болтугай. Их хавлах буйны хүчин дор шүтэж далайн хязгаар дор тулсан их дэлхийг үзлээд ёслон тэтгэгч хүмүүний эрхэд их хааны гэгэний өмнө өрн зүгийн застын доторх үеийн харьяат газарт суугч Шакьягийн аяг дахимдаг Сумаатыг эрдээ ширийвэр айлтгах нь. Их номон хааны буйны жавхлант сүмбэр уул мэт хэтэрхий өндөр бөгөөд зарилгын боол алавт нугуудын амар жаргалнуу тэнгэрийн орон мэт хотол төгсчүү дээд зарилгын бошгийг олон өчүүхэн хаадвар оройгоорон хөндлөн авах агсны үеэс
гурван эрдний авгай хүчнийг нэмүүлэхийн тулд зарилгаараа энэ зөвхт зарсан алтан бичгийг залж ирэхсэдвэр зарилгын бичиг маш нарийн цэцэг ба үүлний нэрт бүхэл улаан торго нэг ба бүхэл ногоон торго нэг цэцгийн нэргүй бүхэл торго улаан хөх ногоон луга гурван зүйл болон өнгөт бүхэл хив долоо их торговээр хийсэн номын дээл цаамц богино чэйжмэг эринг таншир усан шил ирэх хоёр зүйл очир хон хоёр шаазан ширээний бүрхүүл хоёр гарын алчуур гурав өвөр дээр тавих бүтээлэг мандлын чимэг гурван бүс дэн шиг хоёр гутал оймсон луга сэлт болон 50 ванче нэгэн хэсэг замдны хайр хишиглэгөө сэлцийг энд хүргэж ирсний тулд намайг гэгэн сэтгэл тавьж хайрласан ам уу. Их эзний гэгэн сэтгэлийн таалалдар намайг тэр зүгтэр нэгэн үе эртгүй хэмээн айлтсан бэлгөө. Хэмээж зарилэг уусны учир шалтгааныг алтан бичгийг залж ирэхсэд болон ван тамбэр шамдлаар зарилэг болж байх тул хэрэг учир олж мэдлээ. Дэлхийн эзэн их хаан Танвэр бурхан шашныг өргөх үе таасан зарилэг мөн бүхийг эс мэдэж зарилэг уусан дор үл сүсэглэх ба доромдлон үйлдсэн бус улвчиг олон хүмүүнлэг учрахын цагууд дор махбод хямарч ямагт хатуу өвчин болох байхын тулд зарилэг башкын ёсоор бүтээж ирч чадсан дор огтургумэт гүн бөгөөд маш агуу их гэгэн сэтгэлээрээ баясалгүй үл айлдахыг гэгэн таалдар агуулгыг гуйн айлдах мүү. Эртний цагдаар заларч агсан их номын хаан нугуудвэр энэ ертөнцийн ёсон болон хойд ертөнцийн номын ёсыг зүг ухамдар сайтар дэлгэрүүлэхийн тааллын их үйлсийг зохиож байсны журам ёсоор эдүүгээ цагт их хаан таны тийм ариун гэгэн тааллуулан гайхамшиг зохиол үйлсээр тэнгэр лүгэсэлтийн ерсөн тахны сэтгэлийг баясхан үлдэхин яруу алдар бас сонссноор бид энэ зүгтэр байдаг олон гайгүй хуваргуудвэр дээд их хаан таны гэгэн насан болон хан төр үнэт баттахын маш ариун ерөөлийг бас тавьсаар байдгийн учрыг айлтхан өчгөөгөөд тэр мэт мөн болбос тэгүн дор дэлхий дахныг тэтгэж их хаан таны номын хаан та өөрөө айлдах тул бидний мэтвэр нарийна самбаалан үлж чадмав. Сүсдгүйгээр өргөсөн айлтгалын бичгийг нүдний гэгэн дор үзэгдүүлэхийн бэлгийг ордохын төдийдөр лигийн орноос залж ирсэн нүдээр үзэгчийн биеийн дүр нэг гэдэг нь жангараас урхны дүр хөрөг нэг ялдагс нөгцөн шигмон урхны алтан бие нэг сэрэг дүр түүнчлэн ирсэн манчрын алтан бие нэг түнчлэн ирсэн аривдж байх чарил бэлдэн гурван наалзаар агсан нэг бас түүнчлэн ирсэн шарил нэг энтхэгийн их шидэд богд энтхэг төвд хоёулан дор бурхны шашныг ихэд дэврүүлэн зохиосон ачид гагц бурхан жуу ачаагийн гэгэн язгуураас бүтэж гарсан шарил нэг нугуудыг өргөв. Булган жилийн 6 сарын 19-ний өдөр үеийн орноос өргөсөн айлтгалын бичиг хэмээсэн үүнийг хятадын дайман хаан бэр 500 шашныг баригчдын дээд орон чимэг болсон ялгуулсан зонховын гэгэнийг наран урхуй зүгийн их орондор залдаг айлтгсан бичиг алтан бичгийг хүргэгчин лүгэсэлцийг илгээсний хариудаар өргөх бичгээс салгаж бичсэн бол мангаалам. Бас дайман хааны түшмэл гундавандор хайрласан бичиг нь үнэхээр хуурамгүй авралын орон гурван эрдэнэ үнэхээр төрөвлгүй хүч төгссөн шашны сахиусан бэр үнэн сүсэг тэргүүтэн олон эрдэм чимэг төгссөн үнэн заяат чиний сайн буйныг сэтгэлчлэн бүтээх болтугай. Дэлхийг эзлэгч их хааны бошиг зарилгыг ёслон бүтээгч түшмэдийн эрхэм гундаваны мотор дор өргөсгөө. Таавар шашин хийгээ шашныг баригчдаар маш бат зүсгтэй буй хэмээхийг сонссон бөгөөд эндээс ч бичиг баривал бас таал дор орохуй байх тул бичиг өргөх нь энэ мэт болоо. Чөлөөт сайн шүтэн хүмүүний биеийг олох нь их далай дор хөвсөн буулга модны нүхэн дор яст мэлхийн хүзүүн орхоос ч олдохгүй явах. Дээд лам багш нар үнэхээр өршөөгдөж ялгуугсны шашин руугаа уулзахын удам барын цэцгээс ч жухаг. ертөнцийн хотол төгсний учрал үрдсэн нэгэн цагийн төдийн зүүдний төгс жаргал дор эдлэглүүгээ адил. Амтан нугуудын бие амь тэрэгний эвдрэх завсрын хөндийн захилгаан лугаа адил мөн бөгөөд энэ ертөнцөөс өөрөө ганцаараа чанд ертөнцөөр одох цагт
номоос ус алинаар ч үл туслахын учир төгөөнийг бас бодож айлдаад нүгүүл хилэнцийн үйл урдийн үйлснээ гэмшид намжлахва хойногч ямар чадхуугаар цээрлэх болон буйны үйл урдийн хураас нь нугуудан их хавлагтай ерөөлөөр бас зорихва шинэ буян хураах өдөр олон зүйлээр хичээхийг мэдүүлмүү. Хэмээсэн үүнийг хамгийн гайлдагч богд эрдний гэгэмбэр гүн даваандар хайрлсан болоо. Эдүүгээ голын залгамжийг үгүйсгэ. Ахар гэршламгоо одоо намтраа цааш ярьсгүй. Тэр чүү дээр үгүйсэн тэдгэр хуралдаар үндсэн бэлгийн тайлбар болон удирдах магдыг тийм ялгагч 400 царны мөрийн зэрэг үндсэн нунлын тийм номлол нам багшийн 50 шүлэг тэргүүдний нягтад номлосон бөгөөд бодмрын хөтөлбөрч хайрлав. Бас нэгэн үед Жамаагийн ноёмбэр бичиг өргөсний хариудаар хайрласан зарлиг нь альны мэргэн аргын зохиолоор амьтандор ахуй үе бүхнээ жаргалангийн дийдийг өршөөгч адилтгалаг үе багш тэрвэр чамд ашид өдөр шөнө бүхнээ сайн жаргалан өгөх болтугай. Үнэн хэтэрхий сүсгийн хүчин нөө маш чанга өгөөд үйлсийг тийм шинжлэх бэлгийн эдэр доор бус үлэмж сайн уг язгуурын төр ёсыг баригч тавэр үнэхээр энэ зүгт маш цагаан таал байхыг мэдвэ. Илт тэрмэт мэдвчүг олон үемээр ямагт алгасангүй цагдаар махуудын гэмээр үлдэсэхийн ялгал учир үүгээр хоёр тусыг үтээхийн чадлагүй бөгөөд ялангуяа таны таасан хэргийг бүтээж үл чадахыг ялгаж бодоод эдүүгээ дахин тэр зүгт одохыг саарвэ. Ялангуяа төгс оюут тавэр түүнээ хүлчин зохио. Хэдий зорьсон буян бүхнээ гүйцээнс чадвчиг хэдий чинээ ач тусыг олох хэрмэт умдааснаар усан мөрөнийг дуустал эс уувч хэсэг хэртээ ууснаар ч махад ханахгүй болох мэдгүй. Хэрэглэн хүсгэсэд тэр мэт буйнаар төрөл бүхнээ тавэр хэтэрхий ялгуухсадын дээд номыг хоцролгүй барих болтугай. Хэмээсэн үүнийг Жамаагийн орны ширээт их ноён эрдэнэ ялгуусан чимээ хэмээхэр Жамаадор эрхийг хэрэглэмүү хэмээн бас дурдгсан учирдор олныг сонссон аяга дахимлаг Сумаатыг гэрдийвэр найруулбай хэмээсэн болоо. Бас тэдгээрийн завсрын зарим үедэр сарын нарны уулын үзүүрийн өчөөхөн агуйдар гэнэ. Нэрийн газар юм. Сирагийн нарны уулын Нямааре гэдэг нэртэй баг та. Сирагийн нарны уулын үзүүр өчөөхөн агуй жижиг агуйдар цам тохил суухва зарим дор араг параг дор өвдвөл заларч цам цувэ. Хувийн завсар дор сац дэлдэх ба бурхан бүтээгдэрч олонтой зохиовэ бүтээгч. Эдгээрийн үед жамчин соржвэр үргэл цав цай барих шав болж байсан бөгөөд одоо бог зунхыг нэлээд насны хувьд бол бас өндөр болж байгаа. Энэ жамчин жир шагжширийвэл энэ ламдан бол бог зунхгийн цай цавыг бэлдэгч шав болж байсан. Зарлиг номууд бүгдийг сонссон амуй. Ер бог зунхоо өдөр олхойгийн аймаг болон Нялын орон өмнийн хад Нягбуу Брэхэн одоо гүнжил тэргүүтэн бясалгал хаан аривдах орныг хэсэж тугдан бясалгалдоор ихэд хичээснээр маш их онлын эрдмийг олоод өөр бусдын тус бүгд хичээлгүй өөр аяндаа бүтэх боллоо. Тэр чүү энэ богдоор ангид гэтлэгчийн самгаар болон бодисодгийн самгаар тарны самгааруудыг маш ариунаас агсны дээрээс үргэлжийн тугдан бясалгалын зэрэг нь шүн дөл өнгөрхийн хэрээс нууц хараангүй агшааврын очрын хот мандал үүсгэл төгсгөл дэлгэнгүй бясалгаад өөрөө орж ван ахуй. Үүр цайхуйгаас наран гарах болтлоо ямандгын бүтээл үүсгэл төгсгөл өөрөө ван ах нугуудыг айлдахгүй. Нар гарахаас өглөөний цай зооглох хүртлээ судар дандар аль нэгнээс 30 цаасын хэрэг айлдаж уншаад аюуш бандрагч тэргүүтэн үеийн үндсэн болон явдлын үндэсний олон ядмын балин ба усан балин дэлхийн эзэдийн балин нугуудыг айлдахгүй. Цай зоогсноос хойш ном зохиохоо шавнар дор ном номлохоо гэвч нарын эргэлзээ сэжгээ асуусныг
тайлбарлан ялгаж айлдахгүй. Өддөр эдэний бясалгал зоглоод бэлэг баримт 3 гэдэг нь ширнэн 3 удаа уншдаг байсан. санжаа гадан гиндэг нэг гинөө. Санжаа гадан нэг ерөөлсөлтийг айлдахва. Түүний хойно айлдахгүй. Түүний хойно сац 10 дэлдэн аюуш бурхан оточ мандал бурхан манчир дарих энэ хөргүүдийг хэвлэн баралдарж бүтээхийг 7 ганжуур данжуур альнаас багасаг уншаад судар үзэхва ном зохиохгүй. Үд хазайснаас бүрий хүртэл улаан ямандаг, хар ямандаг, очир аюулгч ямандаг луга энэ гурвуулын гал мандал их хүрдэн очирвааны бүтээл 4 моторт махгалва 6 моторт махгал 2-ын бүтээл болон балин өргөх гүр махгал вайширвааны намсраа арслан тэргүүд синдама тонгорог махгал буюу арилт гомб утаа нүрсэн өнгөт охин нэгэн охин тэнгэр гэдэг нь товоо мэвзэг бахад утаа нүрсэн өнгөт охин тэнгэр бэрэн утаа нүрсэн товоо мэвзэг юм болов. Утаа нүрсэн өнгөт охин тэнгэр тэргүүтнээ балин дэлгэрэнгүй өрг хөгөөд үдэш дор Люевгийн ёсны чакра самбрагийн бүтээл үүсгэл төгсгөлийг баясгалахва хот мандлыг бүтээж өөрөө ван авахгүйд нугууд нь бол дараагаараа айлдах тогтмол үлгөө. Бас нэгэн хоногтор ямандгийн Христи хэмээх тариныг нэгэн түм чакра самбрагийн Хрихихи хэмээх 7 үсэг тариныг 3000 Арабазана 7000 айлдахгүйд завсарлал суусан цамын доторчуу хөл хорин суусан бясалгал доторчуу судар тарны ном 2-3 үе номдохва ном домдож байсарын цагт орчуу балин өргөхөө бурхан бясалгах төгсгөлийн зэргийн даяан нугуудаас үл алгасах тэргүүтэн юр усын ялгалт номын үйлсчүү хязгаашгүй болоо. Энэ түгүүсгүй арга нойрстгүй байсан юм шүү гэмээр юм байна. Энэ түгүүсгүй. За төгс цогт сайн зарлиг бүхнээ үзхийн нүдэн тэгш хэрэггүй ухааны мянган удирдагч төгссөн бэрх ухааны үнэрийн унлагын хийн хүчээр гэдэг салхины хүчээр магад хоцролгүй зүгийн чөлөө завсартар оршсон муу буруу гол ёсны үйлсийн чуулган бүхнийг эвдээд манлайд бас амгалангийн балын гагц садныг окторгүй дор үцэглэн болгоо. Үнэхээр хэрэггүй хурц ухааны месийг барьсан үлэмж цэвэр сэрүүн барилгыг хол зохиосон боловч өгүүлгийн арслан хэмээгдсэн бүхний омог усан зогдрыг хоцролгүй хамтад газар дор унгав. Сайвар оцсны шашны их газар нуу богд чиний сайн номлын мөрийн баган дор шүтсэн цацалдаггүй дээд төлгөний загар барьд чиний зарилгийг сайн эрдэмт мэрэгд бүхэн орой зулайгараа авбай. Хэтэрхий дээд богд чиний иш онлын эрдэмүүдийг хэлбэрлэггүй чин сүсэг бэлэг оюунаар сайтар мэдэж бишрээд хизээ төрөл тутамдаа хагцалгүй даган өршөөгдөж хэр мэт хүссэн сайн эрдэмүүд бүхнийг төгсөөр олголтгой. Хамгийн айдагч их богд зонховгийн гэгээний намтрыг мэдхүй хялбар болгон өгүүлсэн сайн амгалан бүхний гарахын орон хэмээгээс аглагт бясалгал бүтээлийг эрхэмлэн үйлдэж маш хэтэрхий онл ухааны эрдэм олсон тэргүүдний үеийг өгүүлсэн 5 дугаар үлэг булай мангаалам богд зонхын гэгээний намтраас 6 дугаар үлэг оршвэ. Хязгаараас хагцсан үзлээрээ ном бүхнийг хоосон хэмээн айлдаад хэрэггүй ариун ухаанаараа муу эсэргүүцэгчдийн омгийг дарсан хязгаашгүй нэгүсгээр хотол амьтныг хөвгүү мэт энэргэж хязгаар орондох амьтны гагцгүй аврал богдын гэгэний мөрөг муу гэж харагшгүй энэ бүлгийн ихний мөргөн шүлгээ хэлж байна. 6 дугаар шашин амьтны тусын тулд хий турал тогтоосон тэргүүдний үеийг өгүүлсгүй. Одоо энэ үйлс бүтээлийн тухай гарах юм байна. Тэр чүү дээр өгүүлсэн мэт зонховын гэгээн 52 насны хулган жилийн зуны сард чойдон хэмээх хийдэд зуны оршил хайлан сахиж байх үед манчирвэр лас цуугийн сүм шүтээнийг шинтгээд
Эрд хуйлгааны цагийн дахил үйлдвэсөө шашин амьтанд их тус болох хэмээн айлдсан бөгөөд энэ үед Ванчуур орхон хэлж гинэ. Лас руу явж тэр 100-ын жокон буюу 100-ын сүм шүтээнийг шинтгэн засаад мөн одоо Чомберл болон буюу эрд хуйлгааны 100-ны тэрэгэн сарын 15 өдрийн 20 өдөр ч юм. Энэ өдрүүдийн хурал ном дахил үйлдвэл шашин амьтанд их тустай болох хэмээн айлдсан бөгөөд богд өрөөмчүүл ласын 100 шагмууны гэгээн тэргүүтэн шүтээнүүд нь бодит бурханлуугаа ялгалгүй маш их адистай мөний тулд эдгээр шүтээнийг сэлбэн дахиас шашин эрдэнэ зүг цаг бүхэн дор дэлгэрэн өнөд оршихва ер 6 зүйл хамаг амтан хийгээд ялангуяа богд зон ховоогийн шашин дор даган орсон бүгдэд энэ ба хойд бүхэн дор үлзий ач тус цаглашгүй их болох тэргүүтэн олон учир шалтгааныг айлдаж мөнгө 100 гэж ласыг одоо мөнгө 100 гэж ласын одоо бурхан сумыг мөнгө 100 гэж ярьдаг одоо ч гэсэн одоо бол хуучин цагт баруун 100 мөнгө 100 лас 100 гэдэг Монгол бичгийн одоо монголоор орчуулагч номдор мөнгө 100 гэж ярьдаг. Мөнгө 100-гийн их ерөөл хэмээн алдарсан үүнийг зохиохын тулд зорж шийдэх болвай лас молом гэж ярьж байгаа тэрийг. Тэр чуу ласын их 100-гийн орон хувилгаан үзэгдэлт хэмээх сүм ба энэ араасаа бүрлэн гэдэг тэр сүм ба. Хувилгаан үзэгдэлт хэмээх сүм ба баг 100-гийн орон Арамучи хэмээх сүм лүгэ нэгэн энэ хоёрыг Соронзон гом хаан байгуулсан бөлгөө. Энэ бурхан багшийг амьд сүрэн байхад нь бүтээсэн хоёр бурханы хөрөгдөр байдаг. Их 100 баг 100 гэж алдарсан. За тэр их 100-гийн шүтээн байдаг сүмийг бол араасаа бүрлэн буюу хувилгаан үзэгдэл сүм гэдэг юм байна. Баг 100-гийн буюу хэмжээний хувьд багаар бүтээгдсэн тэр бурхан багшийн хөрөгдөр байдаг нь бол Арамучи гэж хэлдэг юм байна. За энэ хоёрыг Соронзон гом хаан байгуулсан бөлгөө. Төвдийн 33 дугаар Соронзон гом. 200 шугмааны нь бол энэ одоо төвдийн таст байдаг энэ 200 бурхан бол ямар төвхтэй вэ гэдэг ингэж энэ хөрөгдөр бол ямар төвхтэй вэ гэвэл энтгэгээс ирсэн бөгөөд энтгэг орноос гарч ирсэн. Бус шүтээнүүд ч маш их адистайгүй. Эрт цагт эдгээрийн дахил хүндэл цаглашгүй их агсан боловч улмаар амьтны сүсэг буюу буусны эрхээр сүмүүд хуучран эвдрээд зарим сүм муу гуйланч нар сууж гал түлхва шүтээний дээр таарцагт гурил болон муу хувцастан тавих тэргүүтэн болсон ажгүй. Тэр цагт богдон ховоо шавнырыг зарж үеийн мөрний хөвөн дээр элбэг их идээ умдаа бэлдээд гуйланч нарыг тэнд авчиж идээ умдаа өгөөд сүм дотор тавьсан муу юмсыг гадна гаргаад хаалгыг нь онсож гуйланч нарыг эс суулгавай. Одоо гуйланч нарын ордог суурин байсныг гуйланч нарыг бол голын үеийн мөрний хөвөөгөөр суулгаад тэгээ сүмийг бол доторх суугчдаа усуудаас нь тэр гуйланч усуудаас нь салгаж байгаа юм. Тэр цагт богдон ховоо тийгээд хэлсэн. За эсуулгавай. Түүнээс нэгүүгийн ноён намхай самбуудар захиа айлтснаар тэр ноён бэр үнэн сүсгээр их юм гаргаж 100-гийн гол сүмийн дээвэр болон сар хүч тэргүүтэн эвдэрснүүдийг нь сэлвэн засаад ерөөлийн дахил хэрэглэх юмсыг ч сайтар бэлдвэ. Богдвэр хайлан хурлаан тогсч ятгал нээсэн буюу хайлан хурлаа гадаасны цагтор Давж Амцсан хаан бэр заллага айлтгаснаар Жимад хэсэх гол хэмээх сүм заларвэ. Давж Амцвэр богдыг дагсан 500 хэртэй шавнар дор сар бүрийн хүнс болон хүндэл хэтэрхий үйлдвэ. Бус бас өөр нутгаас дээдийн номын зарлиг аршааныг авахар хурсан лугаас элт 1000 хэртэй хуураг хурсан бөгөөд өвөлдөөн тэнд сувэ. Мөрийн зэрэг болон Лүвэгийн усны дээд амгалан буюу Захара самбра дэмчиг бурханы бүтээл болон эхийн үндэснэн буюу эхийн дамжлагын үүсгэлийн зэрэг төгсгөлийн зэрэг тэргүүтнийг дэлгэрэнгүй номлов. Бас тэр үед брэкүн хийгээд араатангаас дорогш олхоогоос дээш хийд хурал болон ноёд өвлгийн эзэд шавнырын чуулган дор
сүсгээр өргөхийн дуртгал зүг зүгдөр хүмүүн зарж захиа болон шамдал ихэд айлдсан бөгөөд даг жандсан хаамдорчуу захиа нарийнаа айлдвэ. Тэр мэт үйлснээр богдын нэгүсгөө баяны хүчнээр амдуу хам үеийн орон тэргүүдний олон сүсгтэн буянтны өргөлөг жишгүйе бэрх хязгааншгүй цуглавэ. Бог шавнар сэлтчэрчүү ерөөлийн бодлого тавьснаас хойш эд таварын зүйл моторт юу олдсны олонхыг ерөөлийн хэрэг дор зорж тавьвэ. Тэндээс хэсэх гол гэдэг нэртэй монголоор орчуулсан хэсэх гол юм. Хэсэх голоос залрахын урд лас дор бэлдэх юмыг шавнар дор захиж илгээсэнд тэд олон зураач нарыг цуглуулвэ. Шир будаг буюу шороо тэр өнгө будаг, шир будаг жиших алт дүрхэх алт тэргүүтэн чүү хязгаашгүй цуглавэ. Нисэх алт гэж зарим зүйл чинь нисэх алт гэдэг нь үздэг баг. Түүнээс ласын 200-гийн сүмийн хэрмийн зураг хийгээд хөрөг шуумал бурхан бүгдийн хэртэж хуучирсан болон зарим бурхтын биеийн өнгөчөө ямар байх мэдгүй бэрх болсон нугуудыг сайн үнэртийн усан тэргүүтнэр сайтар угаагаад бурхны биеий дор гэм үл болох юмар сайтар арчиж ариутгавэ. Жит сайн будагуудаар сайтар ширдээд буюу өнгөлөд өнг будаг дүрхээд нисэх алтва зуурмал алт тэргүүтнэр сайтар хээлж шин бүтээсэн мэт болгоё. Бас олон урчуудыг цуглуулж сүсгтний өргөлөг хэв торог олон ирсэн нүгүүдээр бурхтын хуцад ба бадан жансан манжлага ба ялгуусан чимэг жансан шүхэр тэргүүтэн сүмийн дотор гадна чимэх чимгийн зүйл болон дахлын зүйл их зуудар өргөх сайн алтаар үүдсэн 5 титмийн гол дор 5 язгууртын биеийг товойлгож гаргасан бөгөөд нийл эрдэнэ ба сувд оюу тэргүүтэн сайн эрдэнэсийн шигтгээгээр хээлсэн титэм хэвийн манжлага сэлтва их хэмжээгээр хийсэн мөнгөн бадарайг түүний амсар луга дүүлэх мөнгөн мандал бага зуу хийгээд их нэгүсгч дор өргөх сайн мөнгөөр хийсэн 5 титэм 200 их нэгүсгч сэлтэд дор зоогдуулах зуурмал алт ихлэн хэрэглэх юм бүгдийг бэлтгэвэ. За тэг бэлтгэвэ. Түүнээс богдоор 12 сарын сүүл хэрд лас залраад 200-гийн сүм дотор бэлдсэн шүтэн нүгүүд үлзийт 8 эд гайхамшиг 18 дахил 25 дахил тэргүүтэн дахлын ялгал хязгаашгүй бөгөөд байдал нуу сэтгэл булаах мэт цаглашгүй нугуудыг бэлдвэ. 200 хийгээд их заст далай хэмээх шагман эхлэн намнан ганжинцоо гэж. Их заст далай хэмээх шагман урхан эхлэн бодтой биелэн бүтээсэн 2 дугаар биеийн дүрт суумал бурхад бүгдэд дор хотол төгссөн хив торгоор энэ шуумал байхад шуумал бурхад бүгд дор хотол төгссөн хив торгоор хийсэн номт дээл болон гарш дээл бодсодоо их 16 тэргүүтэн хийгээд хилэнгийн дүрээр агсан тэргүүтэн нөгөө дор их хэв хийгээд гэгүү нэрт торго тэргүүтнэр хийсэн чэйжнээ нөмрөх хуцад болон гормог шамтуу өргвэ. Сүмийн дээр чимсэн нөө их бага сүм нүгүүдийг хачир тэргүүтний дог хийгээд сарвч тэргүүтний үзүүр өнцөг нүгүүдээс нааш чанагш утсаар холбоод тэдгээр утсан дороо бадан хийгээ ширүүл чимэг хонх тэргүүтнэр завсар тасралгүй чимж үсгэлэнтэй болгоё. Гадаад эргэлгийн их замын гадуур чимсэн нүү 15 зүгийг сахигч буюу 15 зүгийг сахигч тэнгэрс 4 махранза 8 их лус нугуудын бадан үлгэх буюу дарцаг манжлаг үлгэх маш их өндөр 27 мод ба тэдгээрийн завсар цагаан шүхэр тэргүүтний ялгуусан чимэг үлгэх 27 мод луга нийт 54 маш өндөр модыг усгав. Тэдгээр мододод хив торог тэргүүтнэр хийсэн аюуж болох мэт маш их бадан жандсан нугуудыг үлгсэн бөлгөө. Тэр чүү эсрэн тэнгэрийн манжлаг бадан шар хурмастын бадан цагаан тэргүүтэн өөрийнх нь өнгөлөг буй нийлх өнгөтэй бадан буюу манжлагуудын догдор
өөр өөрийн биеийг 6. Тэгээ бадан дор өөр өөрийн тарин бичсэнүүдийг өөр өөрийн зүгт нь босгоё. Тэдгээрийн ёроолд үдшүүр балин өргөхийн тулд балингийн эндэр бэлтвэ, ширээвэл. Тэдгээр бадангуудын завсар дор цагаан шүхвэртэй тэргүүтний жанцнуудыг буюу ялгуулсан тэмдгүүдийг өөр өөрийнх нь зан үйлийн ёсоор бүтээснийг босгоё. Тэдгээр бадан жанцнуудын моддыг утсаар холбосон нос манжлах хийгээ ширүүл чимэг хонх тэргүүтэн завсар тасралгүй уйлгэж чимснүү бүхнээс мяраалсан солонгоор окторгын ордыг дүүргэсэн мэтээ үцгэлэнт болгоё. Ширүүл чимэг хэмээх нь хялгасаар үүдсэн монцог мэт буй. Бус тэдгээр тахилуудаас гадна 50 усан хүч зуул балин нугуудыг бэлдсэнээс зуул бэлдсэн нүү 100-гийн сүм нүү 3 давхар бөгөөд маш уудам түүний дотор хэдэн үе тасалсны дундын төвдөн шагмон бүр эхлэн гайхамшигт олон шүтээ нүгүүд ба түүнээс гаднах дастуур нугууд хийгээд дээрх давхар нугууд дорчуу маш олон шүтээн агснаас 100-гийн гадуурын дастуурын кондитер 2 үе болгоод түүний гадаад үе болон дээш давхар нугууд дор өдөр шөнө үргэлжид 400 гэртээ зул өргөвэ. Гадаад үе дор баган ямар мэт жигдэлж байсан ёсоор шөнө бүр зуулд өргөсөн болоо. Завсрын дастуур дор өдөртөө 100 илүү гэртээ зулва шөндөөн хэрмийн ёроолоор эргэн тойрон бүхнээ зул өргөвэ. Гадаад ёроолын орчин тойронд бол зул бэлдсэн нүү 100-гийн гэгээний нүрийн тус өмнөх хаалганы гадна бичиг сийсэн өндөр их нэгэн чулуун буй бөгөөд түүний ёроол дор зулын сав дөрвөлжин бөгөөд дөрвөн тал нь гурваад алдын хэмжээтэй их сав түүнийг тосоор сайтар дүүргээд түүн түгээ тэнцэх хэртэй гол босгож шатаас нь зулын гал нүү алтан суургаар окторгын замыг бөглөж агсан мэт боллоо. Тэр мэтийн их зулаар эхлээд их вааран тогооныг тосоор дүүргэсэн дор өдүүн нүү их хүмүүний гарын хэртэй бөгөөд өндөр нь сумны дуршаас илүү хэртэйгийн гол босгосон зулуудыг ойр хол гэртээгээр хэрмийн гадуур тойруулан бэлдэв. Бус 100-гийн сүм болон лусын агуй хэмээх сүм болон ботоолоо хийгээд гүнтэн нугууд дорчуу олон зул барьсан бөгөөд тэдгээр зулуудын эрх мэт жигдэлснээр нүдээр харахын төдий дорчуу дэсгүй бэрх мэт боллоо. Тиймийн тул богдын их намтраас ямар мэт их газрыг илт үргэсэн зулсын ирэхээр тэнгэрийн зам дор дүүрсэн оддын чуулган дор илгэлхийг тодорхой үйлдэхийн тус тусын гэрлээр илгэлэх гэж яруу тас зүгээр хэлж байна л да. Тэр нөгөө их олон зулыг бадраас нь чинь тэнгэрийн одод бүдгрээд явцсан буюу газарт барьсан энэ зул тэнгэрийн одод та нараас илүү байна гэж илгэлхийн ёсоор шоолохын маягтай шиг гэж шүлгэлж яруу тансаг хэлж байгаа хайдуучигийн чуулган дор илгэлхийг тодорхой үйлдэхийн тус тусын гэрлээр шүн дөлдөр хүрсний харанхуйн чуулган өмгөлөвгөө сэлтчүү машид мэдэж ичгүүгээр газрын дор одоод бүхний нүдний мөр дор илгүй болвэ гэдэг нь харанхуйнууд айгаад ичээд би ч одоо барахгүй нэ энд ямар ч нэмэргүй боллоо гэд газар дор нуугдсан мэт шиг тэр зулын их гэрэлт бол эргэн тойрон дүүрсэн тэр одоо гэрэлцсэн байдлыг тэгж яруу хэлж байгаа маань хайдуучигээ. За тэгээд болвэ гэж. За тиймийн тул Арамочи хийгээд ботоолоогоос дотгошихын бургасны залуу найлзуур нугуудын өөр өөрийн биеийн сүүдэр ямраар газар дор буух болсноор өдөр шөнийн ялгал үл ялгагдах мэт болсон бөгөөд оддын чуулган нуу олон зуун тоотон наран нугууд нэгэн хамт газар дэлхийгээс гарвэ хэмээн айхыг онцлон авахын зочилгоор шөнийн хаан дор окторгын замыг орхиж их далай дор дутаасан мэт шүн дөлд дорчуу дээшид сайтар харваасуу окторгоо бүгд зулын гэрлийн дээл өмснөөр өнгөн цайвар улаан болон үзэгдэхээс ус ганцхан одны дүрсчүү үзэгдэхийн орноос өнгөрөх боллоо хэмээн номлосон болоо. Тэрх зулын гэрэлд бол дээшээ харахад бол тэнгэр зулын улаан шаргал гэрэлд бол тэнгэр окторгоо улаан шаргал болж харагдаад туяарч харагдаад цаадах одод бол харагдахгүй болсон гэж хэлж байгаа. Их олон тийм досон зулын чинь гэрэл улаан шаргал байдаг. Улаан шаргал өнгөн окторгойд харваад
Тийшээ тэнгэр рүү харахад бол улаан шаргал өнгөөр туяарч байдаг байсан. Гэт одоо нөгөө одоо цагт бол онгоц сансрын юу дэлхийн ертөний тойрог замж явж харахад их хотууд нэг улаан шаргал өнгөөр гэрэлтээд байж харагддаг шиг тийм юм болсон юм байна л да. За 50 ус нь хач гүргмийг дэвтээсэн шүүсээр өнгийг нь сайтар урвуулсан 50 ус нь өдөр 100 тоотноос дээш бэлдэж байсан бөгөөд тэдгээр дор хэрэгэлсэн хач гүргмийн шүүр нь өдөр бүр нэжгээд их дүйгэр хэмж хэртэй болж байсан ажгүй. Хүч тэргүүтэн үнэрийн дахилноо олон зүйл хүжийн савуудад маш сайн үнэрт хүчсийг шатаасны утаа нугууд нь завсрын агаардар урт үүлүүд найз цааш ороолдож байсан ба тэдгээрээс олон манжлаг зүүсэн мэт болвэ. Бус бас сайн хүчсээр урлаж хийсэн ялгуусан жимгийн дүрстэй ба шүхрийн дүртнэгүүдийг жиглүүлэн засан тэргүүтэн өгүүлж гүйцэхгүй бөгөөд доод зах нь гадаад эргэлгийн их замаас дотгошийн газар нугуудыг ч хүчийн усаар цардан үлдсэн атлаа түүнээс бусдыг юу өгүүлэх вэ? Тэр мэтийн сайн үнэхээр гадаадын үе орчны газар бүхэнд орчуу өдөр шөнө тасралгүй сайхан үнэр хангалах болвэ. Балин бэлдсэн сумны дурш буюу сумны одоо нум сумны уртаас өндөр шиг 108 балиндар тосоор хийсэн хан төрийн 7 эрдэн тэргүүтэн сэтгэлийг улаах чимгээр чимсэнүүдийг өдөр бүр шинэ бэлдэж өргөсөн бөгөөд дээр өгүүлсэн их цулын баруун зүүн дор шороо эндрийн дээр 2 их балин бэлдсэн бөлгөө. Тэр чүү нэг нь 400 их доо гурилаар хийсэн тэр балин дор цаглашгүй сайхан чимгээр чимсэн дарвалга хийв хатгсан лугаа сэлтийг сайтар бэлдвэ. Див буюу доо гэдэг нь одоо манайхаар шуудай сав гэх тэр нэр юм шиг байна. Юмны савны нэр. Тэдгээр хуучин балингуудыг нь өөрөө авч идэлгүйе ядуу гуйланч нарын чуулган дор хайрлагүй өгснөөр гуйланч нар ч өлсгийн санааны хүлээснээс гэтлээ дидээ ундаанаар ханхуйгаас үлэмж олсны тул жич эдээнийг сэтгэл дор үйлдэх мэт болвэ гэнэ. Тэгээд одоо тэр балин өргөлгийн зүйлсүүдийг тэр бас ядуу гуйланч нарт хэмжээшгүйгээр өгдөг байсан болохоор өсөлөн одоо гуйланч нар бол бас хоол ундны гачаа зовлонгүй болж одоо нэгсэндээ тэр хоёр зүйлийн хэрэг тус үйлж байгаа бурхан шүтээнд өргөх одоо бурханд өргөх тэр зоо гэдгийг өргөөд түүний дашрамаар ор хоронгүй ядуу зүдүү улсуудад хоол унд болгож бэлдээд өгч. Тэр мэт бэлдэх хэрэгтэн бүхнийгөө төгс хийгээд 12 сарын битүүний өдөр 8000 илүү хэртэй хурал хурж жуу шагмуу нэхлэн ер 10 зүгтөр агч аврал 3 эрдэнэ бүхэн дор дахил өргөн магтаад эр тавилгааны их дахил ерөөл үйлдгийг сонсгон өчгийн залбирлыг үйлдвэ. Тэр хурал дор богдонхоо шавнар сэлтвэр өглөгийн эзэн болж хувраг бүр дор ласын жингээр 4 хэсэг тосон ба цагаан цай хэмээх сайн цай 60 илүү цэнгийн хэртэйгээр чансан манжлуугаа сэлтийг хурал шинэ эхлэхийн хорин болгож өргөвэ гэж. За ер худалдааны тосны нэгэн хэсэг нь 4 лан хэмжээт байдаг тул энэ хуралд хүн бүрд 16 лан тос түгээсэн амуй. 53 насны сүүдэр зоогоосон үхэр жилийн цагаан сарын шинийн 1-ээс эхэлж 15 хүртэл их эр тавилгааны цагийн дахиллын бодит голыг зохион айлдсан бөлгөө. Тэр чөө урхан багшийн гэгээний гайхамшиг эрдэмийг мэдэж сүсэг төрүүлэхийн тулд өдөр бүр өдийн өмнөх хурал дор олон хуврагууд болон өглөгийн эзэдлүгээс сэлтэд энтхэгийн их мэргэн Баатар багш хэмээх гинөө ловон бов Баатар багш хэмээх ламын зохиосон Шагмон бурхны төрлийн үе Шагмоны 34 төрлийн цадиг гэдэг одоо Монгол бас орчуулагдаад хэвлэгдсэн баг. Шагмоны төрөл үеийн бурхан багшийн төрөл үеийн цадиг 34 бүлэг тэмээхээс нэжгээ төв номлов өдөр нэг хөвж юм. Үдийн хойны хурал дор богд
өөрөө 100-ийн гэгээний зүгт хандаж суугаад төмөн хэртэй хувргийн хурлуугаас илтээр бэлдсэн дахилуудыг тарин мотор даяанаар ажиллаж Судрын аймаг болон Дандарын аймагаас номлосон тийн ариун зан үйлээр сайтар дахиад ямагт шашин амьтны тусыг айлдахын хатуу хүчтэй сэтгэлээр шашин дэлгэрэх болон амьтны тус амгалан болохыг зорж тийн ариун ерөөлийг өдөр бүр айлтвэ. Бас шиний нэгнээ их 100-ийн гэгээнээ урдын бэлтгэж тавьсан алтан дитэн манжлаг сэлтийг өргөөд нүүрдэр алт зоглуулвэ. Өмнө нь мөнгөн бадар аяг мөнгөн мандалва жирүү хэмээх уулын сангаас гаргаж авсан морин толгойд мөнгөн сав тэргүүтнийг өргөвэ. Бас 100-ийн гэгээн хийгээд 11 нүүрт хоньсон боцодвалууга хоёулан дор нүүрт нь нягуурд нь алт зоглуулад дитэн өргөвэ. Тэр мэт энэ гурван бурхан дор бус өдрүүд дор нүүрдэр алт өргөсөн бөгөөд шиний 8 15 2 дор бүх үед нь алт өргөвэ. Үдэшүр зүгийг сахигчдын бадангуудын ёроолдор бэлдсэн эндрийн дээр балин дахил бэлдэж өргөөд шашин амьтны тусын үйлсийг захирч даалгавэ. Тэр мэт өдөр бүрийн ерөөлийн хурал дор 10 зүгийн хамаг урхтыг өрн залах тэргүүдний зорилго үйлдвэр загдор дорн зүгийн түүнчлэн ирсэн бодисодванаар сэлбэгд цагаан өнгөт бируу занаагийн дүртэйгээр дорн зүгийн окторгыг дүүргэсэн ба түүнчлэн өмнө зүгдэр шар өнгөтэй арднаа самбава өрн зүгт улаан өнгөт аминд ба умар зүгт ногоо өнгөт амгоо сэдий дээрх окторгын төв дунд хөх өнгөтэй агчивоя нугуудаар дүүрсэн бөгөөд тэр мэт зохиолын үднэс дээр ба хажуу зайны окторгын бөхөндөр бурхадаар гэр барьсан мэт зай завсаргүй дүүрэн оршоод өргөсөн дахилуудыг эзлэн авахыг илт үзвэ. Түүнээ богдвэр дахихийн орон бурхад ба өргөх дахиллуугаа сэлбэгдийг амгалан хоосны мөн чанар дээр бясалгаж дахил өргөснөөр тэдгээр бүхэмбэр богд зонхоогийн гэгээний сэтгэлийн үндсэн дэх амгалан хоосон ялгуулгүй бэлэг ухааны үзэгдэл болон ургах боллоо хэмээн айлдсан амуй. Бас унал намжлагыг унших үед гэдэг нь дүншгийг унших үед бас унал намжлагыг унших үед окторгой дүүрсэн их гэрэл засарсан 35 бурхан окторгой дор ирэхийг үздсэн бөгөөд отчин 7 сайвар одсон гэдэг нь 7 отч буюу манд бурхан 7 манд бурхан болон майдр аюуш дарих цагаан шүхэрд сарсвати охин тэнгэрүүд ирэхийг үзвэ. Тэр цагт өмнө хадын намхай жанцан ламын үзэгдэлд богд зонхоогийн тэргүүн дээр манчир хоньсон боцодоо очроо гурвал заларч байх ба бас цагаан зүгийг тэтгэгч номын сахи уусуудын олонх нь цуглаж байхыг үзвэ. Бас төгс онолт гүжрва хэмээх ламбэр ласын ойр нэгэн орноо цамд хөл сойр сууж агснаас цамаан гадаалаад ласт одохын зам дээр их зааны хушуу хэмээх газар энтхэгийн их шидэд балдан шаври хэмээх лам гэж одоо гом бурхныг анх бясалгасан гэж одоо алдартай. Балдан шаври хэмээх лам ластор заларч байх байлгаа учирсан бөгөөд бас гүжрва ламбэр энтхэгийн 80 их шидтэнбэр хуралд хурж байх болон шөн дөлтөр 80 их шидтэнбэр 100-гийн сүмийг эргэж ерөөл тавих болон олон тэнгэр лусууд эргэж явахыг үзвэ. Бас хурмас тэнгэр бодиттой биеэрээ ирж сайн үнэртэй хүчийг өргөвэ. Вайшравана буюу намсраа урханбэр гэрийн эзний дүртэйгээр хуйлан ирээд хуралд манж чанаж барьж байвэ. Тэр мэт төвдийн ордын олон хувргууд нэгэн орноо хурж шашны эзэн бурхан багшлууга ялгалгүй 100-гийн гэгээний өмнө далай мэд их ерөөлийг үйлдээд олон хурал 16-наа тархсан боловч зул балин тэргүүтэн дахилуудыг битүүн хүртэл үйлдвэ. Ёр ариун самгард их мэрэгдийн хурал төвдийн орноо үүнээс илүү урд гарсангүй дор магад хэмээн алдаршвэ. Тэр цагт бурхтын дахил болон олон хурлын цав зай тэргүүтэн болон бас өөр зүгүүдээс ирсэн лам нар мэрэгд болон ноёд ба сүсгээр өргөлөг хүргэж иргсэн ба урлах үйл хийгч тэргүүтэн тэдгээр бүгдийн тус дор жочлох хүндлэх болон хүнс өгөх тэргүүтэн аливаа хэрэглэх бүгдийг бол намхай самбуу ноён аваг ач хоёулдаавэр үнэн сүсэг болон агуу их өглөг өгөхийн чин бишрлэр голлон дааж
бүтээвэ. Хүмүүний ирэхэд ихэзэн даг жанцсан бэрчүү дахил нугуудын зуудар их хүч гаргаж голлон зүтгэсэн бөгөөд бус бас Брэхэн тэргүүтний сүсгтний өргөлөг ба тавиг хүндэл элв гэрснээр 16 хоног батал түмээд гэртээ хуврагуудад 10,000 хувраг бараг хүрсэн. Хуврагуудад үдийн цав хийгээд үдийн цай, өглөөний цай зэл тасралгүй болсон буюу цавын гурил түгээхийн хуралдаар олон хуврагууд хурхуй цагдор их буян олохыг бодож хурлын гурилаас авалгүй эргэлэг үйлдэх хуврагчуу магдаар 1000 илүү хэрэгтэй болж байсан бөлгөө. Түүнээс ч хар улсын чуулган хурсноо маш олон бөгөөд хэдэн төмөн тоотон буйдар магд болсон болоо. Тэдний чинээ олон амьтан цуглавчуу богдонхойгийн нэгүсгэн хүчээр нааш цай ширүүн үгээр илэрхий хэрүүл болсон нь нэгийнхэн ч үгүй бөгөөд бус эргэлгийн үе мэт туулхва алиалах, гүйн хараалах, арх уух тэргүүтэн сэрэмжгүй явдлыг үйлэлгүй ямагт бүгдээрээ аяндаан сэтгэл зүйлэн болж сүсэглэх ба буян дор дурших тэргүүтний эрхээр болсноор өдөр шөнө үргэлжид ном сонсох болон мөргөл эргэл ерөөл тавих амны уншлага тарин унших тэргүүтэн ямагт буянаар цагийг нөхцөх болсон бөлгөө. Энгийн хар усууд зөндөө ирсэн бөгөөд тэрний нөгөө тоолж барахгүй. Тэд нар бол орондоо маш эвтэй сайхан сэтгэл нь зөөлөн болоод хэрүүл уруул элдв бусармаг явдал арих марих уух гүйж хараах алиалан тоглолт найргих энэ төр гэх мэт тийм юу ч байгаагүй. Дандаа л бүгд сайхан буйны сэтгэлийн зөөлөн чанар сайн сайхан болж ирсэн л гэж бичиж байгаа байна. Энэ ерөөлийн үе дээр лам уургууд бол 10-аад мянга урсан хар энгийн улсууд бол тоймгүй олон байсан. Тэгээд тэд нар бол маш сайхан сэтгэл зүйн сайхан байсан. Ер нь нэг их сайхан тийм буйны л одоо сэтгэл булаасан үйл ажиллагаа болж байжээ. За тэрчүү эргэлэг үйлдэгчид шөн дөлийн хэрэгтэн өдрөөс өчүүхэн цөөн болсноо мэдгэдгийн төдийгөөс ус эргэлэг дасалдаж зогсох нь өчүүхэн ч болсонгүй болоо. За ерөөс өдөр шөнөгүй л эргэл хийдэг улсууд дээр дүүрэн байсан юм байна. За тэр цагт сайн зөв мэдлэлтэй далдыг мэддэг буюу сайн зөв мэдлэлтэй нэгэн бясалгалчийн зүүдэнд их биетэй нэгэн эхнэрээр буюу нэгэн эмэгтэйгээр сүмийг твэрч ласын сүмийг тврээд байсанд юу хийж байна вэ гэхэд тэр эхнэрээр галын хорлоо сахин хамгаалж байна хэмээх зүүдэлж буй. Түүний хойд шөнө гадаад их зулын досны ихэнх нь дуусаад шин тос нэмээгүй нэгэн завсраа зулын цогцны доторх хэсэг усүүд лүгэ үлдсэн досон сэлт бүгд ноцоод маш их галын зогц болж ард бүхэн машид айх болжээ. Түүний даруй бог зонхойн гигинтэн нойрс хордондоо залраад тугдам бясалгал айлтснаар өчүүхэн ч салхин үгүй болоод аргаар унтраахад маш хялбар болж даруйдар гал амирлаад хорлол өчүүхэн ч эсвэл бай. Тэр мэт бурхны дахил ба хурлын эргэлэгдээр хэрэгэлсний зүйл гадны сүсгтний өргөлөг сэлт бүгдийг нэгэн зүг дор нийлүүлж баргийн төдий одоос 921 цэн алт хаан луга 500 цэн алтны үнэтэй мөнгө 4 төмөн 7,060 жин тос бөгөөд үүний нэгэн жин 80 лан хэмжээт буй. Нэгэн төмөн 8,211 гив 10 гурил 416 цэн цагаан цай 163 сэвэг хар цай 18 шир бурам чихэр 2172 бүхэл хоньны хатаасан мах манжлаг ба их ялгуулсан жимэг 33 бурхны хуцад ба уйсан торгон дээд 30 бүхэл хэв торог 290 бүхэл бүс 731 эхмэл гидэн нэрт бүс 51 бөөрөнхий сайн оюу их баг холимогоор 60 илүү хэрэгтэй хайныг морь тэргүүтний үн босгож бодсон 2073 цэн самар гэнэ.
зулын гол дор хэрэгэлсэн цэдэр нэрт бүс 14, цагаан хөх 21 див ойсон лавер 3, суман хэмжээтэй урт хүч 3 төм 3270, бамбуй ялгаа сайн үнэртнийг нийлүүлсэн нийт 25 их уут бөгөөд бус эндис таалгасан багасаг хязгаашгүй бэ тооцсон гэж байгаа юм байна. Эндис таалгасан гэнэ. За үүний дэлгэрэнгүй тусгаар зохиосон их гарчиг дор үздэг бай. Бас богдоор олон сүсгтэн дор захиа айлдж зуугийн сүм дор мөрөн голын үерийн хорлол үл болохын тулд их чулуун хашаа бариулвэ. Тэндээс 16-ны өдөр хурал дарахын сайн хуран бариад хуург бүрт хагас луга 7 мөнгөн зоосын зэд баривэ. Үүнээ их намтар дор 6 самар нэчгээд эмийн зэд түгэв хэмээн номосны тул зоосын ар нэр мөн бусыг шинжилдэг бай. Тэр үеийн зоосны нэр юм болов. Бас олон амьтан бүгд ирээдүйд майдар урхан дугаа учирч гэтлэхийн сайн хувийг олох тэргүүтэн олон зүйл их ач тусыг айлдж чимэг хөгжим тэргүүтэн маш их хүндлэлээр майдрын гэгэнийг залж гадаад их эргэлгийн замаар эргүүлсэн бөгөөд майдар ирэх ёслолыг хийсэн юм байна. Дөрвөн зөвхтөр майдрын гэгээнээ угаал дахил өргөж ерөөл тавиад хүн бус дор чаасан балим тавих өгөх хамаг амьтан дор үлзий дэлгэрхийн тулд тус үтсэн үлзийт шүлэг буюу даш дондов хэмээх номыг уншиж гайхамшиг сайн зохиолоор ерөөлийг төгсөг бай. Майдар иргэсэн юм байна. Одоо эндээс майдар ирэх зам гарсан юм байна. Тэрмээ санаж гүйцэхгүй их ерөөлийн үүднээс шашин амтны их тусыг зохиосон бөгөөд богзонхын гэгээнтэн шашин амтны тусыг зохиосон дөрвөн их зохиолын үйлсийн нэг нь энэ буй. Тэр зогт маш сайн зөв мэдлэлтэй нэгэн бясалгалчийн зүудэнд ласын ойр орчны газар дэлхийгээс тоошгүй олон амьтан дээш дэгдээд бүгдээр окторгуйгаас дээш нэвт гартал явж байхыг үзээд энэ юу юм бэ хэмээхэд тэдгээр явж агчин өгүүлрүүн бид 100-гийн гэгээнийг энэ мэт дагсны буйнаараа идүүгээ эсрүүний ертөнцид одноо хэмээхийг зүүдэлсэн амуй. Бас эрт цагт Соронзон гом хаан бэр 100-гийн сүмийг байгуулад ямар мэт байгуулсны гарчиг болон ирээдүйд ямар мэт болох нугуудыг бичиж санд нууд тавьсан ажгүй. Түүнээс хойно Жуу ачаагийн гэгээн төвдөд ирээд Жуугийн 100 бурхны учрыг асуух өдөр нэгээхэн ч хүмүүн мэдэхгүй байтлаа нэгэн дагнавэр модны навчид багны дэрэгд нууд тавьсан бичиг үе хэмээн бошиг үзүүлснээр Жуу ачаавэр сан дарсныг уудалж эхмэл цааст 3 бичиг олж авбай. Тэр чүү төвшмтийн зохиосон тоглосон гэрэлт саран нэрт бичиг хатдын зохиосон тодорхой цагаан хэв нэрт бичиг хааны зохиосон их гэрээс зарлиг гаахалмоо нэртэл үгэ 3 болоо. Түүний хааны гэрээс зарлиг түүний дотор Соронзон гамбуугийн үеэс хойш шашнаа туслах ба Жуу эрднийг дахих тэргүүтэн богд нар ийм болох болов юу хэмээн олон бошиг үзүүлсэн бөгөөд өөрийн уг үндэсний хаадын аймаг ба их хэлмэрч Эренчин самбуу нэрт ирэх хэмээн бошиг үзүүлсэний сүүлд их гон хэлмэрч ирэхийг бошиг үзүүлжээ. Түүнээс хэлмэрчийн сайн номдол буурч юухан бэр сэтгэл дор үйлдэхийг номын эрхэм мөн хэмээж януухыг басамжлах ийм муу үзэл дэлгэрэх хэмээн бошиг үзүүлвэ. Завсартар даггүй эмч авгач уюул ласын сүмийн эвдэрснийг сэлбэх ба хотол төгсөн хүндлэл үлдэх хэмээн бошиг үзүүлвэ. Тэндээс хойд үедэр ухаанд мэргэн нэгэн лам бэр урдийн тэр мэт муу үзлийг өчөөхөн бууруулах хэмээн бошиг үзүүлээд учрыг баригч бодсодва нэгэн аяг дахимлүгээр 100-гийн гэгээний нүүрийг хувилгаж хэтэрхий дахил өргөх хэмээн бошиг үзүүлсэн нь богзон хуваа мөн бүлгөө. Тэр бошигын зарлиг нь ямар хэмээгээс үү гэж. За ингээд завсарлая да. За
энэ сайхан номыг сонссон, уншсан